За сайн байцгаана уу? За өнөөдөр ингээд манай одоо уулзалт сургалт одоо ингээд ярилцлага энэ бүхий бүгдээ нэгтгсэн нэг энгийн ийм санаа нэг чигт явуулсуудын ингээд цуглаан болж ийм би ойлгож байна. За тэгээ бид нэр энийг одоо Доронтой аймгийн Баянтүмэн сумаас ингээд хэрэгжүүлж байна. За энд бол оролцоо нь болохоор одоо Германы техник хамтаашаа нийгэмлэг нэг талаас явж байгаа. Нөгөө талаас нь Германы ахмад экспертүүдийн одоо байгууллага Доронтой аймгийн засаг даргын хамгийн газар тэгээд манайх Зүлгэнсор фарм тэрэн дотор миний бие ингээд оролцоод сүүлийн 2 жил ярилцсаар байгаад ингээд одоо бит сургалт. Тэгээ энэ сургалтууд нь бол эхлээд ийм онлайн хийгдэхэр биш одоо шууд биеэр ирж хийгдэх байсан боловч ингээд ковидтой холбогдуулаад хойшилсан байсан. Дээр нь хойшилсноосоо гадна яхав гэхээр за доктор Луцыг ирэхээс өмнө бид ингээд цахимаар бүгдээрээ ямар ч байсан бэлтгэлээ хийцгаая, нэг нэгэ таньдаг болчихъя. За тэгээ ямар үйл ажиллагаанууд явуулах уу? Тэгээ тэр үйл ажиллагаануудаа хүрээд ирэхэд нь бид нар ямар ч байсан гэдэг танил болсон байх ёстой маа гэдэг үднээсээ энэ юмуд хийсэн. За тэгээд доктор Луц маань одоо өөрөө ингээд сонсож байна. Энэ орчуулагч маань цаана синхрон орчуулж доктор Луцд орчуулж байгаа. Ягаад гэвэл намайг би монголоор яриад энийг цаашаа англиар орчуулад ингээд явах бол цаг хугацаа алдахгүй бид нар бүгдээрээ ингээд синхрон цаана яваад зөвхөн мань хүнд орчуулж байна. Мань хүн эргэлээд наашаа ярихад би уул нийтээс орчуулад явчихна. Цаана давхар орчуулга явж байгаа учраас бидний цаг хугацааны хувьд одоо миний ярьж байгаа зүйлийг бас давхар орчуулж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Тэгээд доктор Луц маань өөрөө малын эмч, эрүүл ах ууч одоо Германы Butcher Association-ы нөгөө гүйцэтгэх захирал одоо тэгээ энэ салбартаа бол одоо ингээд 50 жил одоо яг мэрэгшин ажиллаж байгаа ийм дээд зэргийн эксперт хүн. Тэгээд мань хүний ажиллаж байсан газрууд гэх юм бол одоо төрсэн цагаас хойш ингээд фармер байсан, фермер байж ажиллаж байгаа. Тэгээд тэрнийхээ дараа малын эмч, эрүүл ахуйч сурсан. Тэрний дараа бол одоо яг мал эмнэлгийн салбар, эрүүл ахуйн салбарт ажилласан. Тэгээд одоо Германы махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн системд 30 жил ажилласан байна. За тэгээд экспертиз гэдэг юм бол дэлхийн маш олон орнд ажилласан. Орос одоо хуучин байсан Соцстанууд, Африкийн орнуудад, Зүүн Азийн орнуудад одоо тийм Монголд хүртэл манай засгийн газрын урилгаар ирж ажиллаж исэн байдгийг. Тэгээд бидний дорн нутгаас гаргасан хүсэлтийн дагуу ингэж явсаар байгаад одоо доктор Луцтай холбогдсон. Тэгээд доктор Луцтай бас бидний энэ хүсэлтийг хүлээж авсанд бас бид нэр талархлаа дахиж хэлмээр байна. Тэгээд тэдний Butcher Association-ы журмаар хийдэг Германд 12,000 төлөөлөлтөө ийм байгууллага. Тэгээд 12,000 төлөөлөл болохоор өөрсдөө эдгээр сургалтаа хийдэг. Яг энэ сургалтыг хийдэг энэ зарчмаар нь одоо манад ингээд сургалтаа хий гэж бид нар ярилцсан. Энэс өмнө болохоор би өөрсдөө аймаг болон манай аймгийн юугаар сумдуудаараа бас явж бид нар үндсэн махны адилхан хээрийн бооны судалгаануудыг хийгээд би тайлан бичсэн байдаг. Энэ тайлангаа нөгөө талдаа бас үзүүлж бид нар ийм юм дээр ингээд тусламж амаар байна. Ийм чиглэлээр ажиллавал бид нар бас ингээд энэ орон нутгийн чанартай одоо дээр нь малчид одоо тариалчд одоо жирийн иргэд одоо хээрийн боо хийхэд энэ махны чанар чансаа өсгөх, боожуулах, нядлахын процессыг бид нэр ямар нэгэн алдаа хийж байгаа бол энийг ингээд засалруулах эсвэл хамтран энэ дээр хяналтаар бий болгож бас тийм зүй зохистой системийг бий болгох гэсэн өсөлтүүдийг гаргасан учраас бид нөгөө талх хүлээ авч ингээд хамтран ажиллаж эхэлсэн. Тэгээ эхний нэг сургалт явсан, одоо энэ хоёр дахь нь явж байна. Тэгээд энэ дээр бол би ямар ч байсан хөдөө орон нутагт байгаа, одоо малын зах дойронд байгаа, тэгээд фермийн аж ахуй байгуулах тодорхой хэмжээгээр эрчимцэн аж ахуй байгуулсан тохиолдолд бид ямар явах вэ гэдэг системийг одоо сүүлийн 8-9 жил одоо өөрөө биеэр ноцолж байгаа учраас энийг та бүхэнд бас сонирхолтойгоор хүргэх чи гэж өөрөө бодож ингэж
эхлүүлж яваа бас нэг хүн юм аа. За ингээд би доктор Луцээс доктор Луц сонсож байгаа бах. Доктор Луцд хэлэх зүйл хэлэх үг байна уу? Хэрвээ доктор Луц хэлж байгаа бол одоо үг хэлээд бид нар тэгээд сургалтын эхний 8 минутын видео тавьж үзүүлэе гэж бодож байна. За ороод ирч. За давхар энэ утсан давхар орчуулах явж байгаа юм шиг.